За яаж эхэлдэг лээ мартсан шүү. Ямар ч нэг юмрхүү. За hi guys. Хоёулаа хэдэн сарын дараа ирж байна? 4-5 сарын дараа. 4-5 сарын дараа бит хоёр эргээ ирлээ. Ашгүй дээ. Яаж эхэлдэг гэдэгтээ мартчихжээ. Нөхөрхөн нэг юм яг эхэлдэг нэг юм лайнтэйсэн санагдаад их ингэдэг байхгүй. Сайн нөө гэдэгсэн. Мэдгүй. Хаалтаа болчих. Тийм тэгээ бит хоёр ямар ч гэсэн урд нь хийж байгаа тэгээ дунд нь завсарлаад тэгээ season 2 гэ seasonтэй байхаар шийдсэн тэгээ нэг season 8 ангитай тэгээ дунд нь бас бит хоёр амрахгүй болвол яг ингээд 7 хоног болгон хийгээд ах юм бол амар хэцүү мөлий тий. Сэдв сүлдээ олдохгүй, ярих юм олдохгүй гэдэг ч юм уу. Эсвэл нөө эдит хийхээсээ жоохон залхуураад гэ тий. Ачаал ер нь жоохон ачаал болоод ахаар бит хоёр азамж агаад одоо эргээд ирж гин. Season 2. Yes тэгээд 8 дугаартай. Аха энэ дугаар маань 8 дугаартай байх болно. За тэгээд тэгэл нэг сэдв авч яриад тэгээд тэрүүгээр ярина да. Одоо хэдэн сар уулзаг юм ч одоо санаач нэрэл да тий. Чамар юу вэ? Ямар ч хэлсэн мэдгүй миний амьдралд амар их юм болчихжээ. Чинийхтэй айгу бага байсан юм шиг. Тийм. За баярлалаа. Би чинь ажлаа салсан. Аха. Өмнө нөө ремоут ажилдаа яж агаад одоо юу болсон? Одоо full time jobтай болсон. Шинэ ажилтай болсон. Шинэ ажилтай болсон. Хамт олонтой болсон. Yes. Мадалдаг хүмүүстэй болсон. Тэгээд Мишельт маань хамт орж ирсэн. Би бас ажилд орсон guys. Тийм ээ. Тэгтээ бодлоо би бүтэн биш ээ зүгээр. Тийм та нар удахгүй харах байхаа. Бид хоёрын орж байгаа нэвтрүүлгүүдийг харах байх. Яа. За тийм сонтой байна. Өөр хувийн амьдралаар ч сонирсох юм. Найзлаатаасаа басоо одоо тэгээд өөр юм хэлэхгүй. Аригуна найз залуутай болсон. Та хоёр ч одоо хэр удаж байгаа лээ? 3 сар гаруй. 3 сар гаруй. Бараг подкаст дуусгаад болсон шүү дээ. Тийм ээ тий. Хоёул нэг дугаард бичээд нөөтгөө гаргаагүй шүү дээ. Аа тийм. Тэрэн дээр чинь нөгөө нэг би нэг жинлүүрийн артны хүн крашлсан гэж нэг хэлсэн шүү дээ. Аа нөгөө коктейл хийдэг дээр тэрний өмнө хөлөө. Тийм. Тэрийг бас гаргаагүй лүү тий. Хоёул тэрний гаргаагүй л дээ. Бидэрт гараагүй 2 бичлэг байгаа. Гэтэ тэр хоёрыг гаргахгүй. Яа. Тийм тэрээс нь эдитив дээр айгу хэцүү гэдсэн өнөөдөр ойлгосон тий. Харин тийм ээ. Өөртөө зовоогоод исэн юм лээ. Би яг эдитэ хийдэг гэсэн л да. Тэгээд би тэрэн дээр нэлээд стресстэй байдаг гэсэн юм аа. Уусаа амар хэцүү лээ. Би хийх гэж зугаас чадахгүй юм л. Яа, тэгэхээр мэрэгжлийн хүндэн л үлдэх нь хамгийн чухал зүйл юм лээ. Ямар ч хэлсэн өнөөдөр техник тоног төхөөрөмж ажлын байрмаар бүх юм маань болж таарад. Тэгээд бид хоёр бүх юм цагийн дагуу юм шиг эхэлж байна. Тийм болохоор энэ сизон дээр спонсор аав шүү. Аяа. Тэгэхдээ нэрээ зөндөө хүмүүс амар хүлээдэг юм билээ. Надад баг өдөр болгон мессеж ирсэн шүү дээ. Яач ваа, подкастаа яач ваа гэж доор зөндөө бас комментууд бичиж мэдсэн. Хөрх үзэж мүзэд нэг сонирхоод байгаа юм шиг бэлээ. Баярлаа. Хүлээсэн. Тэгээ чамар юу? Надаар би чинь подкаст хийж би нэг Хонконг явчихад ирсэн дээ. Тийм шүү дээ. Тэгээд бит хоёр нэг тийм подкаст бэлдсэн юм байна. Би шүү дээ тийм Монгол зүзгч Хонконг гэсэн байхгүй юу. Тэгээ яг онгоцонд нисгийнхаа өмнө за Монголд ер нь хасагдчихж байгаа юм байна да гэж удаад мэдээд тэгээд л оцсон ч угаасаа хасагдсан л байсан л да. Гэхдээ бусад багын тоглолтуудыг үзсэн л дээ. Монголын үзег юм уу те? Тийм Монголыг үзэж чадахгүй. Намайг яг очиход хасагдсан. Тийм гэхдээ Blast Rivals үзсэн. Гоёсан. Тэгээд тэгж явжаад хурж ирээд оноо гаргаад тэгэл би ер нь амар 50 байж энэ. Тийм тэгээд одоо ингээд Аригунтай хамт ажиллахаар болол. Ядаар нэг тиймэрхүүл Хонконг кофе мафин ч юм уу хоолонд нь хэрэгсэн. Хонконг гоё штэ. Гоё юм аа. Тий 2 удаа очсон. 3 дахь очиж. Бүрөө. Тийм. Ийм Хонконг юм уу? Жохон ийм хятадтай юм уу? Эсвэл гайгүй юу? Урд нь нөгөө Английн колони байсан байхгүй юу? Тийм болохоор бас яг таг тийм биш хятадчуу биш. Хүмүүс нь ерөнхийдөө бол англиар ярьцдаг. Тэгээд ер нь шал жоохон өөрөө тийм өөр. Тэгээд жоохон үнэтэй. Тэгээд нэг тиймэрхүү надаар нэр нэг сонирн байхгүй юм тий. Хувийн амьдралд тий санаачсан байхгүй юу? Байхгүй. Тэгэл байдгаараа л байж та. Битээр бас подкаст хийх гэж аягүй хуулцдаг юм шиг байна. Тийш нэр хоёлоо тэгээд нэр хуулцсаагүй шүү.
Тэрнээс хойш ер нь хийх нугасаа амар завгүй. Тэний нэрээ хувийн ажлуудтай амар их байсан баг тий. Тийм хувийн ажлууд нэрээ их байсан шүү. 12 сар, 11 сар гэд бас нилийн завгүй байсан байна. Нөгөө кофе мафи уудаг муудаг чинь бас тэгэл байхгүй шүү дээ. Тэлээч угаасаа бас нөгөө өвөл болгонгууд чинь хүн чинь нөгөө гэрээс гарах чинь бас амар сэтгэл зүйн асуудал шаардаад байгаа хгүй надаас. Өнөөдөр юу вэ те яаж ил амар хөтэй ёо. Тэгээ тэрнээс гадна guys өнөөдөр би анхныхаа хөтлөлтийг хост хийж үзсэн байхгүй юу. Тэгээд надад үнэхээр сонирхолтой байсан. Тэгээ би ингээд ойрд ингээд одоо нэг юм хийх гэж байгаа гэхээр ингээд жоохон сандраад байгаа мэдрэмж эдэн штэ те. Тэрийгээ ингээд хүн ингээд сандарж байгаа биш excited байна гэд өөрийгөө ингээд шилжүүлээд тийм тэгэнгუут ингээд амар гой таймнаар хүлээж авдаг гэд би өчигдөр оройж гоо тэгсэн заа. Йоо маргааш хурдан болоос I'm so excited. Хурдан хост их юмсан. Гэтэ бодчихснаас хамаагүй гоё байсан надад маш таалагдсан. Тийм ер нь бол. Гэтэ яг хуу нөгөө манай бас жочин нь айгу гоё хүн байсан болохоор тийм тий гоё байсан бах тий. Хэцүү хүн байвал бас хэцүү юм билээ. Гэтэ яг чамд бол ур чадвар байгаа л юм шиг санагдсан надад л. Ашгүй дээ. Манай ариггүй намайг хараад би тэр сусмаа. Тий хост хийж байгаа үед нь продюсер хийгээд тэр нэг тиймэрхүү ажиллахаар болсон. Тэгээд Мишель би миний хүлээлтээс илүү байсан гэх юм уу? Тий. Good. Тий. Тэгээд одоо ер нь дараагийн ажлуудаа гоё хамтраад хийх бах уу? Тийм ээ. Тэгээд өөр хийх юм байна уу? За өөр сонь сайхан тэгээд байхгүй дээ ярьж байгаа хэвчээ болчихгүй. За өнөөдрийн сэдв юмсыг байгаагаар нь хүлээж авах. За юмсыг байгаагаар нь хүлээж авах. Юмс дотор ингээд 9 шид юм ба. За хамгийн эхэлж ярих юм маань одоо ингээд амьдралд чинь тохиолдсон ийм жоохон онцгүй ч юм уу, золгүй ч юм уу, эсвэл ингээд бүтлгүүтэл гэдэг ч юм уу ийм амьдралд нь өөр чинь таалагдахгүй байгаа юмыг байгаагаар нь хүлээж авах. Тий, энэгээр хоёлаа эхнийх нь ярьж агаад тэгээ дараагийнх нь найз нөхөд гэдэг ч юм уу гэр бүлийнхнийгаа байгаагаар нь хүлээж авах. Хамгийн сүүлд нь хосын харилцаанд байгаа хүмүүс хосыгоо байгаагаар нь хүлээж авах. Яг тэгвэл нэг энэ сэдвийг сонгосон шалтгаан нь би сүүлийн хэдэн сар хамгийн сайн сурсан юм тэр юм шиг санагдсан байхгүй надад. Хостой болоод уу? Тий. Тэгээд юмыг ингээд ер нь л нэг миний тэр депрессэн шалтгаан ер нь байгаар нь хүлээж авахгүй илүү хүсээд бодит байдал дээр бууж чадахгүйсэн болохоор л ингээд улбалсан зүйлүүд байсан болохоор тэрний ингээд амьдралдаа ингээд баг-багаар суралцаад явж байгаагаа айгуу сайн ухаарад. Тэгээ яриулс өнөөдөр ядаж нэг хэнийг жоохон дутуу мэдрэмжтэй ч юм уу эсвэл ингээд ийм болохгүй байгаа гэдэг ийм мэдрэмжтэй хүн байвал сонсоод өнөөрөө бас ингэж болох юм байна штэ гэдэг ч юм уу бодол төрөөсэй гэж би бодсон. Тийм. Тэгээ эхнийх нь болохоор одоо ингээл шалгалтан дээрээ за нэг хүүхдэлээ гэхэд хичээл дээрээ бүдрээд шалгалтандаа муудун аваад ч юм уу яэштэй бага оноо аваад ч юм уу нэг сургууль руу apply хийгээд тэр нь бүтлгүүтээд тэгээ тэрнээсээ болоод стресстэй живвэл одоо цаг нь биш юм байлгүй дээ гэд байгаагаар нь хүлээж аваад дараагийнхаа юм руугаа move on. Тэнгүүтээ одоо эсвэл юу хэлэх гэжлээ. Чамд энэ дээр юу гэж бодогдож байна? Тэгтээ надад бол ингэж бодогдож байна. Мэдгүй ингээд одоо бид нар чинь жоохон бахтай эсвэл тийнейжер байхдаа ч юм уу ямар нэг юм хүснэр болохгүй. За би л тийм байсан баг. Хүснэр болохгүй бол ингээд амар стресстэй. Тэгээ тэрийг нөгөө жоохон юм чинь юм болов эсвэл юм мэддэггүй үдээ байсан юм болов ингээд жоохон болохоор тэрийг менеж хийж чадахгүй ингээд амар стресстэй дуурлаад байдаг байсан байгаа хгүй. Тэгэл одоо л дүнгэж ингэ нөгөө том болоод гэдэг. Том болоод яг ингээд юмыг ингэж хүлээж авч арай ухаалгаар хүлээж авч сураад байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Тэгээд тийм жоохон хүүхдүүдэд бол хэцүү хаа. Яг ингээд нэг шалгалт малгалтанд бэлдээл тэр нь ингээл унж мучвал амар стресстэй хаа. Гэтэ одооний хүүхдүүд харцангуй төлөвшлийн манисийн үеийнхтэй харьцуулбал арай ийм эрт явж байгаа юм болоо гэж би анзаараад байгаа шүү дээ. Өөрсдөө ингэ үзэл бодолтой болцсон. Одоо би амьдралдаа ийм алхам хийнэ гэдэг ч юм уу. Тэгээд
За юу н өсвөр насны хүүхдүүд ч юм уу хүүхдүүд тийм байлаа гэж бодоход за ажлын байран дээр гараад өнөөдөр нэг ажил хийх гэсэн чинь за нэг ажлын байран дээр албан тушаал дээр ажиллаж исэн чинь тэрний муу хийгээд байвал за энэ миний ажиллах газар мөн үү биш үү гэдгээ сайн бодож жагаад дараагийн шилждэг ч юм уу өөр газар руу орж ажилладаг ч юм уу ингээд одоо байгаагаа ингээ хүлээн зөвшөөрөөд тэгээд байж болох гаргалгаануудаа хөгөөл явуучих юм билээ. Түүнээс яагаад миний амьдрал ингээ болохгүй байна гэдэг ч юм уу би энэ ажил дээр муу байна би чадахгүй даа байна гэхээсээ илүү ингээ байгаагаар нь за энэ л надад таарахгүй байгаа юм чинь ингээ тийм өнцгөөс харах нь зөв юм болов уу гэж би бодсон. Яа. Өнөөдрийн манай нөгөө орсон зочин байсан шүү дээ тий. Манай зочин бас нөгөө gap year авсан гэдэг ярьжсэн шүү дээ. Тэгээд тэр яасан бэ гэдгсэн чинь надтай адилхан сургууль сурдаг гэсэн л бизнесийн сургууль, хүмүүсийн бизнест тэгээд сурдаг байжгаад хичээлдээ айгуу дуртай байсан хүүхэд чинь их сургуульд оронгуутлаа ингээ хичээлдээ дургуулсан гэдгсэн. Тэнгууд яагаад өөрийгөө ингэж вэ гэдээ амар юм ухаалгаар бодсон байгаа байхгүй тий. Тэгэхгүй ингээд яа би чадахгүй сугмаг гэгээгүй. Би яагаад ингээд хичээлдээ дуртайсан хүүхэд дургуулчих гэснээ gap year аваад тэгээд мэрэгчлээ солиод хиймж болоод яг өөрийнхөө дуртай юм хийгээд одоо тэрүүгээрээ ажиллаад ингээд бизнес центртэй болсон байгаа байхгүй тий. Тий. Яг сурж байхдаа ингээд би болохгүй байна биш. Энэ надад таарахгүй байгаа юм байна гэдэг өнцгөөс харсан байгаа байхгүй тий. Яа. Тий. Орчин үед бас угаасаа одоо ингээд хүмүүс чинь юу болсон гэсэн шүү дээ. Нэг одоо нөгөө нэг нийгмийн урд нь байсан тэр одоо юу бааштай одоо тогтцсон нэг юм тэрүүгээр явахаасаа илүүтэй хувь хүн өөрийнхөө нөгөө аз жаргалыг боддог болсон тий. Би яавал individually ингээд сайхан амьдрах үлээ гэж боддог болсон гэдгсэн. Тэгэхээр тий. Яа. Өмнө нь би тэгдэгсэн байхгүй ингээл карьер надад чухал. Би заавал ч нэр хүндтэй газар ажиллах хэвээр. Би тэнцэнэ амжилт гаргах хэвээр гэдэг ч юм уу юм. Ёстой гэдэг юм надад амар их байдаг. Тэнгүүт за нэг таск биелүүлэх гэсэн чинь нөгөөдхөө жоохон муу игээд байвал яриачтай гэж өөрийгөө зэмлээл те. Эсвэл тэр ажилласаа гарснаа ёо чи яах гэж гарч байгаа юм бэ гэдэг ч юм уу. Тэрнийг зүгээр л миний сонгосон сонголтын одоо байгаагаа ингээ хүлээн зөвшөөрчихөө. Ингээд цаг хугацаанд болсон бүх юм ингээд ийм учиртай, начиртай, цаг хугацаатай байсан юм чинь одоо тэгэл хүлээн зөвшөөрөөл цаашаа яв гэдэг өнцгөөс би одоо хартуулсан. Тэгээд одоо ингээд надаа тийм лаг ажлын байр гэдэг ч юм уу, лаг албан тушаал, статус, тийм эго тэтгэх юмнууд ер нь их тийм чухал санагдгаа болцсон. Зүгээр өдөр болгон би 50 ийм аз жаргалтай байх нь л надад илүү чухал. Түүнээс 5 жилийн дараа би тэр ажлын байран дээр тийм албан тушаалтай байх хэвээр гэдэг ч юм уу, тийм ойлголт багтай. Тэгэхээр хүн илүү ингэж байгаагаа appreciate хийж ингэж юм тайван болдог санагдсан. Тийм. Тэрний одоо ингээд чи одоо яг тийм байсан гэж штэ. Одоо ингэх ёстой, тэгх ёстой гэх тэрэндээ ингээ стресстэй байсан гэдэг. Тэгснэ одоо болохоор дэрийг ингэж хүлээж аваад сурцсан. Тэгээ 50 байгаа сурцсан. Тэгэнгუთ чи яаж тэр шилжилтийг ингээд одоо хийж чадсан гэж бодож байна өөрчлөлтийг? Би тэр нөө сэтгэл зүйч, сэтгэл засалчтай их ярьж агаад тэгээд ингээд одоо байгаа ингээд хүлээн зөвшөөрөөд ойлгоод тий ингээд өөрийгөө уучлаад гэдэг ч юм уу тиймэрхүү юм заа тий. Тэгээ тэндээс нь л би ер нь багаар ойлгосон болов гэж бодсон шүү дээ өөрийгөө. Тэг өөрийгөө дасгаад ингээд юу даалгавар хийж байгаа юм шиг тэгж санагдах болгондоо ингээд тайвшруулад ч юм уу тэгээд исэн гэсэн үг шүү дээ. Бүр амар том дасгал бас хийгээгүй зүгээр л яг нэг хэсэг хугацааны дараа тэрнээс хүлээн зөвшөөрөх гэж бас их хугацаар нь. Яг тэгвэл нөө тэр хүний хэлж байгаа зөвлөгөөг би өөртөө тусахын тулд тэр хүнийг хэлж байгаа мыг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог байхгүй. Тэгжиж би өөртөө тусах. Эхэндээ бол ингээд угаасаа хэцүү шттэ. Наа чинь тэгээд мэдгүй гэдэг ч юм уу. Тэгжээснэ сүултээ нэг хэсэг хугацаа өнгөрөөд ингээ өөрөө өөртөөгөө ингэж хүн тэмцэлтдэг үе байдаг шттэ. Тэр үед энэ л эсэн юм бэ шттэ гэдэг ч юм уу ингээ багаар ойлгосон. Түүнээс гинт хүн ухаарал ингээд одоо би чинь бүх юм дээр бас тийм хүлээн зөвшөөрнө гэж аахгүй шүү дээ. Хаяа нэг ингээл асуудал гарч ирэн тэр үед нь би шантарч л байгаа юм чам. Яа одоо тэгээд энийг би давах хэрэгтэй юу? Тэ энийг нь одоо яана гэдэг ч юм уу. Яг тиймэрхүү юм гарч ирээд тэр нь гэхдээ маш богино хугацаанд. Өмнө нь бол ингээл өдөр хоног давхарлал ингэж боддог гэсэн бол одоо л яг тэрүүхэн хэсэгтээ ингэж
одоо тэгээ яах юм бэ гэж бодсон. За одоо миний амьдрал угаасаа л ингэ явж байгаа юм чинь би энийгээ өөртөө таалагдахын тулд би юу сайн хичээх хэрэгтэй байна. Тэрнийг л олчихлоо гэдэг ч юм уу ингээд арай юм гаргалгаатай юм урагшаа харсан болсон уу? Ойлгож байна. Тийм тэгээд нэг гэр бүлийн хүмүүсийн асуулын зөвшөөрөх хэрэгтэй мэл. Одоо аав багаас минь ингээд хажууд ээж аав аль аль нь хажууд байгаагүй шүү дээ. Тэгэнгүүт ингээд миний амьдралд байгаагүй, намайг багахыг мэдэхгүй, намайг мэдэхгүй, миний хажууд угаасаа байдгүй шүү дээ гэдэг ч юм уу. Тиймэрхүү гомдлууд тийхэ болсон. Ягдвал тэр хүн ингээд өөрийнхоороо л хичээсэн. Тухайн үед хамгийн байж болох ингээд нөхцөл боломжоор бидний хажууд байх гэж юм уу те эцэг их байх гэж хичээсэн хүмүүс одоо ингээд хийхин том болоод нэг нь өгшрөөд нэг нь том болоод ингээд нөхцөл байдлыг ойлгонготой энэ хүн чинь ингэжсэн юм шүү дээ. Ийм их хайрыг надад өгсөн юм байна шүү дээ гэдэг ч юм уу. Тэр өнцгөөс ингээд ойлгоод сул талын тэгэл тэр чигт ингээд хүлэн зөвшөөр. Сул тал нь дахиад ингээд нөө давтагдаад байгаа хэрнээ яах вэ хүн л тэр юм чинь угаасаа насаараа л юм байгаа юм чинь ингээд хүлэн зөвшөөрдөг юм бэл. Тэр аягүй чухал юм бэл. Тий. Эцэг ихээ тэгэж эцэг их ах ихч мэгч гээд ер нь эргэн тойрны хүмүүсээ яг байгаар нь хүлэн зөвшөөрөл. Одоо жишээ нь ингээд найз нөхдөйгөө уулзж яхад ингээд таалагдахгүй юм зам гарвал угаасаа хүн л юм шүү дээ. Тийм чинь мэдчихий хүн нь юм гэдгийг мэдж байгаа юм чинь тэгэл ингээл хүлэн зөвшөөрчгөө гэдэг юм бодлыг аягүй их би өөртөө хэлдэг болсон гэх юм уу. Яа. Би бол яг яа тий одоо жишээлбэл найз нөхдийн асуудал дээр шүү дээ. Ингээд хэрвээ яг одоо хүн нь тийм байгаад ингээд надад таалагдахгүй ингээд байлаа шүү дээ. Тэгэхээр би ерөөсөө ингээд сүргэлддэггүй зүгээр л тэр хүнээс аль болох зайгаа барайл ингээд аль болох контакт үүсэхгүй ч юм уу яг тиймэрхүү байлаар тэгэхгүй бас ингээд дандаа л өөрийгөө за хүн л юм чинь би ингээд хажууд найжиг гэдэг ингээд өөрийгөө зовоод ах шаардлагагүй зүгээр л тэр хүнээс ингээд холцсон бас тэр хаа. Тэгээд нэр нөгөө гэр бүлээ хүлээн зөвшөөрнө гэснээс нэрээ одоо ингээд байгаа байхгүй за амар хамгийн бест арга гэж байдаг юм уу гүм үү гэдгийг мэдэхгүй байна заяа. Гэхдээ ингээ юмыг байгаагаар нь хүлээж авах одоо миний хувьд заяа хамгийн бест арга нь болохоор нэрээ яг одооний байгаа зүйл дээрээ л төвлөрөх юм байна. Яг ингээ нөгөө нь муу дээр нь биш яг ингээ сайн дээр нь төвлөрөөл тэнгууд ингээ хүн чинь гоё мартчихдаг шүү дээ. Яг үсээ яг ингээ уур муур хүрэх гээд байвал яг ингээ 90 секунд хүлээх хэрэгтэй гэсэн хүмүүс ээ. Тийм. Яг ингээ 90 секунд ингээ хүлээгээд тэрний дараа реакцаа гаргуул угаасаа ингээ нөгөө реакц нь ингээ өөрчлөгдөх ч юм уу те. Тэг ингээд шууд амар хурдан шууд ингээд уцаа ол мессежчгүйгээр ингээд 90 секунд эхлээд бичгээсээ өмнө тий тоолоод ингээд таймер тавьчаад тэгээд за окей одоо би хариулъя гэд. Тэр бас амар үр дүнтэй юм байл шүү. Тий үзнэ. Би үзмээр юм байна. Яа. За нэг тиймэрхүү. За тэгвэл юмсыг байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэх тэнгууд хайр дурлалын асуудал дээр наа чинь бүр илүү хэцүү болж орж ирэх байхаа одоо найз төгтөөс илүү тий. Тэрийг одоо чийл мэдэх бах та одоо. Тэрийг харин би сайхан сурсан. Сайхан сураад би та идтэй гоё ярих гата. Ингэсэ. Би ч нэг ер нь л ингээд юмыг өөрийнхоороо байлгах гэдэг хүн багасаа. Гэт миний сэтгэлд нийцэхгүй бол би дургу байдаг. Би уралдаг гэдэг ч юм уу. Тэгээд хосын харилцаан дээр ялангуяа миний хүснээр байхгүй бол би шууд уралдаг. Шууд гомддог. Шууд гомдолдог. Чи ингэхгүй байна гэл одоо тэгтээ чамааг ингээд үл тоомсорлоод байгаа юм шиг санагдаж байгаа болохоор эсвэл тэр хүн им одоо чиний хэлснээр хийхгүй байгаа зан чанар нь чамд дургуур гэдэг юм уу эсвэл чи чамд ямар нэгэн мэдрэмж өгöd байгаа юм уу? Одоо ингээд байгаа байхгүй юу? Би байж болох одоо хүнийг одоо зүгээр нэг хүн л байгаа шүү дээ тэр чинь. Тэнгүүд би тэр нэг 100% өөртөө нийцүүлэх гэдэг байгаа байхгүй юу? Одоо нөгөө нэг meant to be гэдэг шиг үү? Тэг ингээд төгс цоцох хэрэгтэй гэж үү та хоёр ингээд пазл шиг үү? Миний энэ төгсөд байгаа ямиг төгс биелүүлэх хэрэгтэй. Миний хийж байгаа бүх юмыг шууд бүгдийг хийх хэрэгтэй. Би тэрмээр үнсмээр байвал намайг ингээд залхатламын тэрж үнсэх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгснэ би торт идмээр байна гэвэл тэрнийг заавалч тэр өдөр идэнэ гэдэг ч юм уу нэг юм. Тэр хүний хувийн амьдрал надад хамаагүй жоох нарциссистик тийм яадаг байсан байхгүй юу? Багаас
одоо тэр нэг багын юм бэлээ л дээ нөө ээж аав яг хэрэгтэй үед хажууд байгаагүй ч юм уу хэрэгцээгээ хангаагүй аюулгүй мэдрэмж аваагүй хайрын мэдрэмж аваагүй болохоор би тэрнийг одоогийн харилцаан дээр гаргаж ирээд байгаа байхгүй. Одоо чиний хэлснийг л хийж байгаа хүн бол чамд хайртай хүн гэж чи ойлгоод шүү дээ. Тий. Миний хүсэж байгаа бүх юмыг өгвөл окей гэдэг байгаа байхгүй. Яг тийм. Тэгээд би сайхан нөгөө хүнтэй үргэлж эхлээл тэгээд чи намайг ингэхгүй байна. Чи намайг ингэ тоохгүй байна. Ингээл байн гомдлно. Тэгээд чи надад анхаарал тавихгүй байна. Чи яс их завгүй идэе мэдээ гэдэг ч юм уу нэг юм тэр хүний хувийн амьдрал тэр хүний ажил эрхэлж байгаа юм хомыг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа байхгүй. Тэгснэ тэр хүний багасаа хүмүүжсэн одоо нэг хит юм нялон биш. Тэнгүүт би тэр хүнийг ингээд нойтаа ам шиг нялон байлгах гэсэн юм. Тий. Нэг өдөр нэг тэр хүн тэсгэл алдчихж байгаа юм л та. Яа. Архнаа ингээд би тэгсэн ма чи яагаад тэгэхгүй ингээл хорондоо орчвол гомдлоод тэгсэн чи аргунаа ингээд би чамаас өнөөдрийг хүртэл ингээд ийм бай тийм бай гэж би хэлсэн үү гэд би чамааг ингээд надад ингэхгүй байна ч юм уу чи ингэж өөрчлөгд гэж би чамд хэлсэн үү гэдгсэн чинь ингээд батсан чинь нэг ч удаа надад хэлээгүй тэр хүн байгаар минь хүлээн зөвшөөрсөн би чинь төгс хүн бас биш шүү дээ тэгэнгүүт чи яагаад намайг тэгж болохгүй байгаа гэд би бас нэг тустай хүн штэ ингээд чи намайг ингээ байгаар минь хүлээн зөвшөөрчвөл ингээ бүх юм гоё болох гэдэг. Би огт хичээгээгүй биш ингээд өдөр алган хичээж байгаа. Чи бас хичээж байгаа юм нь олоод харчвал бас сайн байна гэд. Тэгээ би шууд хэл үггүй болоод ингээ чимээг болоод тэгээ орой унтахын тэгэл 2 шаарал ингээл унтчих واخ. Тэгээ шүн ингээ унтчихсан аа би тэр бараг нэг цаг 2 цаг ботсон баха унтахгүй хэлсэн юмнуудын тэгээд бодсон чинь нэрээ тийм биш дээ. Одоо ингээд гэр бүлийн харилцаанд гэсэн төгс юм гэж аахгүй шүү дээ. Өрөөл заац жаргалтай гэж аахгүй. Тийм юмыг би яагаад өдөр алган аз жаргалтай байлгах гэдэг ингээд улаарад ингээд дайрагдсан бол гэж бодогдоод. Тэгээд за би одооноос өөртөөгөө ажиллахын зөв юм байна гэж бодонгуудаа ингээд яг ингээд чи ингэхгүй юм хэлчихсэн санагдаад. Хэлээ азаад байгаа. Бичмэр ингэ чи ингэхгүй гэл ингэ хэлчихсэн санагдал аргунаа. Бол наад хүн чинь завг байгаа. Наад хүн чинь угаасаа л ийм тийм болохоор ингээд орх гэл гэдэг ч юм уу ингээд алхам тутмаа өөрийгөө ингээд контролдоод. Тэгэл би тэр YouTube-ээр бас нэг амар подкаст байсан. Тэр яг ингээд цаг хугацаанд гарч ирж байгаа байхгүй YouTube дээр гинт хасын харилцаанд дутуугийн мэдрэмж хэцэлүү мэдгүй нэг тийм сөргөөр нөлөөлдөг бай. Тийм баг ер нь хасын харилцаагаа хэрхэн аврах вэ гэсэн за кайнда тиймэрхүү. Тэгээ тийм сонссон чинь яг тэр хүний хэлж байгаа юм л копи паст хэлж байгаа байхгүй. Нөгөө байгаар нь хүлэн зөвшөөр ингээд ойлголцсон гэл эерэг талыг нь олж хаар ингээд гээд тэгээд тийм сонсоол гэсэн за би зөв замдаа ирээ байна. Тэгээд өдөр алган тийш нөгөө нэг им өөрийнхөө бодолтойгоо айгүйх тэмцэж байгаа юм л та. Тэгэхгүй ингээл бичихгүй удангууд нь энэ хааны үед хамбал энтэй хамбал гэдэг юм бодолтойгоо тэмцээд энэ хүн угаасаа л ажил дээр л бага яргана гэл тэнгөт за тэмээт ингээл тэгэл тэр чинь ингээд зуршил суугаад ирэхээр айгүй хурдан юм үйл хийхтэй тийм процесс нь болчихсон юм байна. Тэгээ өөрийгөө өсөө сурахын тулд өдөр алган хийн гэхдээ хэцүү байгасан ч гэсэн маргааш амархан болно. Тийм тэгээд бас нэг юм минь одоо тэр хүн үнэхээр зөв хүн байна нүггүй гэдгийг л бас мэдгэл юм байлээ. Одоо уг хүн нь айгүй зөв ч юм уу хүмүүжлэн зөв, бодол нь зөв бол тэгэл дутуу байгаа ч юм уу болохгүй байгаа юм тэгэл зарим нь хаяхын хаяал цаашаа явах хэрэгтэй юм л. Тэгээ тань найзлууч амар матур хандсан биз дээ. Амар матур харилцаа хөгшин шиг сонсогдож амар сонио юм хөгшин шиг санагддээ надаа нэг юм юмны ингээ утгыг юмны учрыг айгуу сайн мэддэг. Тэнгүүд би хажууд нь ингээд өөрийгөө амар төгс ухаантай амарлаг компенгац чи миний бороо гэдэг. Миний бороо юм нөө гэдэг. Яа. Харин тийм юм бэл. Тэгээд одоо чи ингээд байгаагаар нь хүлээж зөвшөөрж сурж байгаа.
сурцсан. Ер нь нэлээ сайн сурцсан. Одоо ингээл заримдаа бас тэгэл юм хэлмээр санагдтыг маа тэгэл яг үнэхээр гомдлох юм байвал гомдлно. Үнэхээр шаардлагагүй юмнууд байвал тэгэл хай гэл хайч. Тэгэл тэр үедээ ингээ үнэхээр тэр бодол нь ингээл байсгаж орж ирэл байвал гэрээ цэвэрлдэг ч юм уу, хоолоо идэх ч юм уу нэг юм өөрийгөө сатааруулж итэл тэгэл тавшраал ингээ явчихдаг. Тийм л. Би одоо хасын харилцаан дээр одоо ямар юм бол би одоо мэдэхгүй шүү дээ одоо ганцаараа эсрээд. Чи тэгвэл одоо саяны хэлсэн юмнаас ингээд ойлгож авсан уу? Одоо дараа нь хостоо бол тийм юм байна да гэдэг ч юм уу. Ингэдэг юм байна гэж бодсон. Одоо би ингээд жишээлбэл өөрийгөө ингээд автоматар сургасан хүн юм байна гэж бодлоо. Одоо би бас бүр жоохондоо ч юм уу нөгөө 4 жилийн үеэр эхэлж байхдаа ч юм уу бас яг нэг тиймэрхүү бодолтой байдаг гэсэн байхгүй. Гэтэ тэрийг ингээд надад хүн хэлээгүй би ингээд өөрийгөө ингээд яаж тайлбарлах юм бэ нэг юм цанаас өөрөөрөө ойлгоцсон. Тийм ингээд тэгтээ чи ингээд өөрийгөө зовоож байгаа байхгүй юу? Одоо ингээд хинч надад чи ингэчүүл тэгээч гэж ингэж гоёор хэлээгүй заяа. Ингээд тэр хооронд чинь нэг уралж үзэж байгаа нэ өөрийгөө ингээд ягаад урлаад байгаа ямар гачин гэж бодож үзэж байгаа. Тэгээд тэгсээр байгаа зүгээр эсвэл эцэсүүлдээ юм ямар ч мэдрэмж мэдрэхээ болоод юм дүнг болчихдог баха. Наам болоод тэгээ одоо ингээд би одоо ингээд хүмүүнтэй харьцсан шүү дээ. Тэгээ ингээд надтай юм бичихгүй байвал it's okay заяа. Миний юусоо ингээд дуур мөр хурж мөрөхгүй эсвэл юу хийж байгаа юм бол гэж мэдээж бодно л доо. Гэтэ тэгж obsessed болдгоо ш. Тэгэхээр өөрийгөө ингээ албаар шатдаун болгоцсон юм шиг жоохон санагдчихлаа би. Жохоо ингээ шатдаун буцаа next юм шүү. Тэгээд ингээд бас тэнд айлын ганц манд болохоор ингээ бүх юмыг яг өөрөө ингээд сурдаг юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Ингээ хажууд нь ингэдэг гэсэн хүн байхгүй. Тэгээд өөрийгөө бас ингээд тэгээд байна гэж хэлэхгүйгээр яг ингээл харилцаан дээр дэлхийн ертөнцийн дээр гараад ирэнгуудаа ингээд өөрийгөө ингээд сургаж амар их юм сурсан юм шиг би санагдаад байд шүү дээ. Би болохоор айгүй ах гis нартай шүү дээ. Тийм. Тэнгүүт нэг хэсэг нөгөө нэг ийм айгүй би том хүн болцсон гэдэг ийм үе дээрээ юу ч сонсох амар дургүйс ахгүй. Зөвлөгөө гэдэг ч юм уу. Тэнгүүт сүүлийн бас нэгээс 2 жилд за ингэж хэлж гэнэ үү гингүүтээ тухайд яг тэр хугацаанд хүлээж авах зөвшөөрөхгүй чадахгүй. Тэнгүүт ингээд жохон ингээд хэд хоног өнгөрөөд ч юм уу 2 3 7 хоног өнгөрөнгөт тэр чихэнд ингээд үлдчихэв. Тэнгүүт ингэж хэлсэн юм шүү дээ. Гингүүтээ миний төлөө л хэлсэн шүү дээ яг үндэ гэдэг ч юм уу. Тэгж баг ингээд жохон ингээд ах иш нарын хэлсэн юмыг ингээд ойлгож хүлээж авдаг болж ах шиг байгаа анзаарснаар. Би тэгтэй шүү дээ. Одоо ингээд том болох тусмаа ч юм уу за мэдгүй би өөрөө тэгж бодоод байгаа байхгүй. Айлын ганц байх үнэхээр олон дутагдaltaй юм талтай юм аа. Би өөрөө айлын ганц л да. Гэхдээ би бас нэг юм айлын ганц залуутай нэг удаа уулзахгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэр залуу ингээ хүний үг сонсч чаддгүй заяа. Тэгээд би одоо өөрийгөө арай ийм биш үсттэй гэж бүр амар бодсон. За тэр залуу тэгтээ нэрнгэсээ хүний үг сонсч чаддгүй ингээд өөрийгөө яриад идэг заяа. Нэг тийм хүмүүс байдаг гэдэг шүү дээ. Тиймгүй ингээд сонсож байгаа юм шиг болж байгаа нь тэнгуутлаа ингээд шууд миний талаар асуухгүйгээр шууд өөрийгөө өргөжлүүлээд ярьдаг ч юм уу нэг юм айгу нэг юм яг л айлын ганц хүүхэд байна да гэж төвтэй тийм боцсонхгүй тэнгуудаа би бас өөрөө айлын ганц болохоор яна би тийм байх үдэ гэд яагаад гэвэл айлын ганц хүүхдүүд ч угаасаа одоо чи ингээд ихч мэгч чинь ах чинь хэрчнээ чи дургүй байсан ч гэсэн чамаа чи ингээд байна чи тэгээд байна гэл ингээд чамаа хэлээд байгаа шүү дээ. Тэнгууд айлын ганц чинь тийм юм байхгүй хинч юу ч чамд хэлэхгүй болохоор ингээд өөрийгөө яг ямар хүн юм бэ гэж бодоход амар хэцүү гэх юм уу. Тэг ядаж ингээд хин нэгэн дургу хүргээд тийм дургу хүрээд ингээд хажууд хилээд байвал ядаж том болоод тэр ингээд ойлгоод би ч нэр намайг ингэдэг тэгдэг гэдэг шүү дээ. Тэгэхгүй ингээд яг айлын ганцууд бол яг өөрийгөө цогцоолоод хөрхий чаас. Наа чи зөндөө айлын ганцууд үзэж байгаа хөө тэгэл бид их хэцүү юм шиг санагдлаа. Гэтэ би за түү айлын ганц зэрэгтэй хөгцтэй. Дахиж уулзгаа гэж. Харин дараа нэг том болсны дараас баяруудаар айгүйх ганцаард юм шиг. Нэг амар олон хамаатнуудаараа ингээл бөөндөө цуглаж мөглөх тийм юм байхгүй болохоор наа чин гэхдээ харин тийм ганцаарддаг эхлээд ингээд мэдээж ганцаарддаг байхгүй юу. Тэнгуутлаа дараа нь ингээд яг нөгөөдгөндөө хөрхий чаас ингээд адапт хийгээд заяо. Ингээд бас нөгөө наам болчдөг байхгүй ингээл
За угаасаа this is how it's supposed to be. За ийм байх хэрэгтэй юм чинь дээ. Одоо яах вэ гэд ингээд чиний намб гэдэг аач хүлийн зөвшөөрөлт юм шүү. Тийм үү? Би одоо саяны би ч одоо 2 жил дараалаад шинэ оныг ганцаараа гаргалаа. Тэнгууд тэнд ингээд надад ингээд гомдоод уйлаад ах юм алга заяа. За угаасаа ийм юм ч одоо би тэг яах юм би одоо уйлаа яах юм. Тийм үсттэй. Тэгээд уйлаад нэр үнэхээр өөх гээд байвал тэгээд гараад бар мар ороод хүмүүстэй амт шинэ он гаргаж болно ш. Гэхдээ би зүгээр гихгүйгээр гэртээ сайхан тайван байх нь надад илүү дээрэн. Тэгээд that's it. Тэгээ хөргийн иймэрхүү юм сурдаг юм аа аль юм. Наа чи хүлийн зөвшөөрөлттэй наа. Мөн юм шиг шүү дээ. За нэг тиймэрхүү байн чамд өөр гоё нэг санаа байна уу? Тэгээд яг бас сүүлийн ингээд ийм сүүлийн нэг жил би ч нөгөө нэг амар ийм амар нь өөртөө амралт өгнө гэл өөртөө амралцсан байсан шүү дээ. Тэгсэн чинь бүх юм ингээд за миний хүү одоо амарч болсон. Одоо өөр ажил хий. Хажуугаар нь ийм юмнууд хиймээ гэдэг ч юм уу. Ингээд нөгөө нэг ийм хүн яг ингээд 30 хүрэхээр яг ингээд би хаана явж гин? Хүү яриа 30 болог үстэй. Би ч он гараад байсан шүү дээ. А тийм. Тий. Тэнгүүд он гар байж за он гараад 2026 оны 1 сарын 17-ны биш 16-ны өдөр байна. За. Тэнгүүд ингээд би хаана надаа юу хэрэгтэй? За сүүлийн 2 3 жил гэр бүлтэй болоход юу хэрэгтэй юм гэдэг ч юм уу нэг ийм жоохон төлөвлөгөөт бодол айгүй хорчдаг юм шиг санагдсан. 30 хүртлээ хамаагүй би ингээд гоё experience хийж ин амьдралыг ингэж тэгж ингэнгүүтээ яг 30 хөрөнгөт 3-ын тоогийн санаанд оронгоцоо чи би одоо ч нэг гэр бүлтэй болох хэвээр хүүхдтэй болох хэвээр гэд амар ялтаа нэхэлцээ. Тийм дээ. Ард ямар ч л уусаа болох нь ойлгомжтой. Тэр хугацаанд би болохгүй чи болно гэж чи боддгоо. Үгүй би заавалчгүй болно. Ястай юу. За. Энэ амьдралыг чинь хоёроороо тулдаг юм. Ганцаараа биш. Тэгээд ингээд тэрэндээ би юу бэлтгэх стан бол гэдэг ийм бодол орж ирээд. За ямар ч лсэн надаа мөнгө олох хэрэгтэй байна гэж бодоод тэгээ би онлайн шоп ахтайгаа нийлж ахтайгаа ахын найз охинтойгээ бид гурав нийлж хийж эхэлж байгаа гэдэг ч юм уу нэг ийм залхуу үеэ давцсан. Жохон амарч исэн чил үе. Тэгвэл одоо ингээд за 30 хүрэхээр чи наадах ч юм амар сонирхолтой байх нь шүү дээ. 30 хүрэхээр яадаг юм байна гэд одоо надаа амар юм одоо нэг өгөхээр яадаг юм байна гэдэг шиг. 30 хүрэхээр яах бол гэж амар бодогдоо даагаш. Тэгэхээр чамаас бол тэр юм хүмүүс бол сонсголох. Тийм тэгээд манай ахаас тэгчихсэн аахгүй нэг 30 хөрөнгөтэй гинт юм ороод ах чил мэдгүй харна уу. Ямар ч л 90 тойрны хүмүүс ялчгүй юм юуны хямрал лээ. Дунд насны хямрал, midlife crisis. Тийм бараг л тиймд ордог гэдгсэн. Ер нь магадaltaй санагдсан. За юу юм бэ да. Ер нь ирээдүгөө бодох нь одоо зөв юм байна да. Өмнө өнөөдрөөр өнөөдөр би өгсөн ч харамсахгүй гэж боддог гэсэн бол одоо болохоор ингээд гэр бүлтэй болохын төлөө би юу хийх ёстой вэ гэдэг ч юм уу. Тийм бодол аяг хорч ирсэн. Тийм үү. Мэдгүй цаанасаа гэд ургаат. Тэгээ нэг жил сайхан амарч байгаа л одоо за би өөрийгөө тултал нь хөдөл мөрлүүлнэ л гэж боддог. Яа. Би болохоор ингээд яг 30 нас хүрэхээсээ өмнө одоо 20 эдтэй байхдаа үгүй мэдгүй ер нь заавал нэг 30 хүрчээд мөрчээд гэсэн юм байхгүй за ер нь хиттэйж болон заяо. Гэхдээ ойрд зүгээр ингээд ойлгоод аваад байгаа юм ингээ фейлдсэн ч хамаагүй зүгээр л Мишельтэй please зүгээр хийгээд үзчихдэх үү гэж өөртөө амар хэлээд байгаа. Би ингээд фейлдэхээс маш их айдаг хүн байхгүй юу? Ялангуяа ингээд хүмүүсийн урд ч юм уу ямар нэгэн эвгүй байдалд орох ч юм уу ичих ч юм уу тийм мэдрэмжээс ер нь бол нэлээд айдаг байхгүй юу? Тэгээд фейлдэх мэдрэмж бол бүр аимшигтай шүү дээ. Тэгээд яг хүн болгон ер нь тэгдэг байх заяо. Гэтэ тэрийг хүлээн зөвшөөрдгүүд нь бас ховрлах гэж би бол бодож байна. Гэтэ би хүлээн зөвшөөрж байна. Тэгээд амар тэгж айдаг хүн тийм учраас би одоо ингээд тэр айцаа ингээд тэг ингээд хамаагүй чи зүгээр фейлдсэн ч хамаагүй хинж чамааг тэгсэн чи ер нь хамаагүй байхгүй зүгээр чи хийгээл үзчих гэж өөртөө амар их хэлж бас өөрийгөө тавшруулж
байгаа тэр ч утгаараа би өнөөдөр хөтлөгч хийсэн. Тийм өнөөдөр хөтлөгч хийсэн. Яа тэгвэл урд нь бас надад ингээд өөр газруудаас бас хөтлөх саналууд ирж исэн. Тэгээд тэр үед би ингээд очичвол энэ жил бас хэдэн сарын өмнө нэлээ надад тэгээ санал ирэхэд би тэгээд за угаасаа гээд аваагүй байхгүй юу. Тэгээ ягаад чинь энэ удаа яг тэгэх юм шиг санагдаад. Тэгээд хийсэн байгаа. Хийж байгаа. Тэр нэг оны өмнө 13 хүслээ бичдэг юг хийсэн үү манифестыг? 13 хүслээ. 13 хүслийг бичээд өдөр болгон шатаагаад сүүлийн нэгийг би өөрөө биелүүлэх хэрэгтэй. No. Би тийм өнгөрсөн жил хийжсэн байхгүй юу? За. Тэгээ өнгөрсөн жил 13 дахь одоо би өөрөө биелүүлэх хэрэгтэй. Тэгэнгүүт үлдсний нугасаа universe тий даатгадаг байхгүй. Гэтэ чи тэгээд хөтөр хүслээ өөрөө хийнэ сте. Өөрөө бичээд тэнцээсээ рандомаар суулж гаргаж ирээд шатаагаад тэгээ сүүлийн нэг нь үлдэнгүүт тэрнийг уншдаг байхгүй. Окей. 13 дотроос нэг нь гэсэн үг шалгаж. Тэгээ тэр үед өөрийгөө илүү хайрлан жилүү нэг тим надад харсан. Өөртөө амралт өгнө мөн жилүү. Тэнгүүт яг л миний хийх ёстой зүйл байна. Хин нэг нь даатгахааргүй би өөртөө хийх ёстой зүйл байна. Тэгээ сая энэ жил бас тэр нэгийг хийгээд тэгээ 13 дахь хүслээ ингээд нээсэн чинь минийх өөртөө 100% сэтгэл хангалуун байна гэд. Тэнгүүт ялчгүй би бас энийг өөртөө л бий болохгүй бол өөр хинч надаа бий болгож чадахгүй зүйл байна. Тэр амар сонирхолтой. Чи тэгээ энэ жил гой манифест юм хийсэн юм уу? Би өдөр болгон л хийдэг шүү дээ. Тэгээд тэгтээ би өөрөө манифест. Тийм. Үгүй би тэгтээ дандаа л сайн сайхан юм бодож явахыг хичээдэг шүү дээ. Ямар гоё юм би чаддаг шүү дээ. Тийм үү? Тэг би дандаа муу. Хоёулаа хоёр өөр төрлийн cancer гэж хэлээд. Яа тэгэж боддог. Тэгтээ 31-нд ялангуяа болвол илүү боддог илүү нөгөө ганцаараа бас байгаа цаг учраас тэгээд бичээд бодоод манай ээж бас амар хөрхөө дандаа надад сануулд юм аа. Өнөөдөр болов шөнө гарч байгаа өдөр тий. Ингэрэ тэгрээ гэд. Нэг бид сая шинэ жилээр хуучны дээрээ бичлэг үзээд ямар бичлэг? Дээрээ багын за. Бүр ахын миний үлгийтэй байх мах ч юм ахын 2 3 настай бастай. Тэгс чи би тэнд 3 наснаасаа 8 хүртлээ нэг зуршил байна да. За. Би анзаарсан. За. Юу гэж юм бодохоор ингэдэг. 3 тийм үү? Амар сонио. 9 нас хүртлээ эсвэл одоо хүртэл би одоо ингээ юм бодохоор ингэдэг байхгүй юу? Тэрнийг олж хараад амар чи нэг 3 настай нэг юм ингээд ойлгохтой залхаж чадахгүй юм бодож бас ингээд яваад байгаа маа. Ямар хүрхийн те? Харин тийм амар сонирхолтой юм. Өөрийгөө арч хүртэл. Тэгс аврээд манай ах ингээд акробат гэж мэргээл нөгөө брейк данс хийгээд тэгсэн чинь бичлэгийг үзчихсэн чинь салтаан задарсан байхгүй юу? Тэгс чи би нөгөө ах ихтэй сууж үзчихсэн мууж ахын салтаан задарсан байв баха инээлтэй. Тэгс чи тэр бичлэгэн дээр би яг тэр үед тэгж хэлчихсэн за. Ямар инээдтэй. Тэгээ бид нэр ухраагаа дахиад ингэ саасан чи мууж ах таны салтаа чинь онгорхоо байна. Ямар хүрхийн те? Тэгээ хин ч анзаараагүй би тэрнийг яг тэр үед анзаарснаа. Тэр нь одоо хэдэн жилийн бэ? 20 морин жилийн дараа тэр бичлэгийг үзэнгүүтээ яг адилхан үг хэлж байгаа юм чинь. Сонирхол. Ямар сонирхолтой юм бэ? Хөөрхөн юм бэл. Наа чин гэхдээ айгүй сонирхолтой юм шүү. Яаж юугаар тайлбарлах юм бол юу гэсэн үг юм болоо гэдэг байхгүй хүн өөрчлөгддөггүй. Харин хүн өөрчлөгддөггүй гэд би яг тайлбарлах гэсэн чинь би бол миний багын бичлэг дээр дууг чимээгүй хинтэй ч юу ч ярихгүй заяа. Одоо бол би ингээд яриад өөрийгөө илэрхийлэх туртай болсон байхгүй юу? Зарим нэг хүн өөрчлөгддөг гэдэг тэнгууд. Яг чи 100% бол өөрчлөгдөөгүй шүү дээ. Тийм л дээ. Үлдсэн эдэн л тэгж харагдчих жоох. Камерын дээр бууцсан. За тийм хийж байгаа юм. Юу илээ гэ ингэ бодсон. Бүрийг одоо за би бас юм бодохоор ингээд тэгдэг. Тэр нь яг хэвэндэл. Cute. За тэгээд 30 хүрээд тийм бичлэгээ үзээд сэтгэл хөдлөж мөдлөөд үлсэж би нэр. Харин тэгж үлсэж шүү дээ. Бах эмээ өвнөрийг харж би өөлцөө гэсэн өвлөө. Яг хөөх юм аа. Хөөрхөн юм л. Тэгээ би тэд үеэлүүдээр манай ах ихч хоёр баяруудаар ингээ угсаал цуглаж байгаа шүү дээ. Тэр үедээ бичлэг хийгээд YouTube руу зөвхөн өөрсөндөө харагддаггаар аплод хийдэг болцсон. Дараа нэг 10 жилийн дараа эргээд үзэхэд гоё юм л. Харин тийм ээ. Би бас бичлэг хийж мэж байгаадаа их баярлалтай шүү. Том болоод. Чи ер нь байх хэд шүү. Тийм том болоод ингээд өөрийгөө том болоод ийм яа би одоо энэ яриагаа болмоор байна хөөе. Би ч айгүй том болсон хүн юм билээ шүү дээ.
Тэг яагаад чи ингээд одоо хүртэл нэг юм том болоогүй юм шиг санагдаад байваа. Тэгтэл чин одоо чин ингээд том болцсон байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд өөрийгөө дааж амьдрч явж ин да чи одоо хэдэн жилтэй. Тэгэхээр ингээд том болчоод гэдэг яриагаа цогсоох хэрэгтэй байхгүй юм. Том хүн би. Үтгэхгүй би одоо тэгээд өөрийгөө заримдаа амар том хүнээр бодоол заримдаа ингээ хүүхчиг санагдтал юу ч мэдэхгүй юм шиг санагдтал нэг юм. Тэр чинь үс зүгээр юм болгоныг мэддэг юм шиг санагддаг. Жинхэнэ нарциссист тий. Жохон би өнөөдөр жохон ядраад бас funny байж чадахгүй байна. Гэтэ алаас гайгүй сүүлийнхаа бодвол тэгээд ямар ч хэлсэн би сүүлийн үед им хамт олонтой байх надад хүнд ер нь аягүй чухал юм байна гэдгийг аягүй сайн ойлгосон. Им хамт олонтой байгаа тэр хүмүүстэй харилцаа үсгээд тий шүү им хүн чинь ертөөсөө л нийгмийн амьтан гэдгийг ингээд ойлгоод ядчил гоё шин санаа манаа гарч ирнэ хүмүүстэй ярилцахаар гоё сонирхолтой санагдана хүмүүсийг сонирхож сурна тий тэр айгүй ер нь хүнд айгүй надад чухал тийм байл юм шиг санагддаг одоо ингээл өөрийгөө яриа л гэдэг хүмүүс бол жоохон тий ингээд хүнд ингээд сонирхож чаддаг хүнийг сонирхож чаддаг хүн чи яасан сайхан юм бэ тий үгүй харин хин бэ нэг хүн юм дээ хаа. Гэтэ тийм би жоохон өөрөө юм нууцлаг юм мөртлөө ингээд намайг амар сонирхдаг хүмүүст ер нь илүү татдагдах юм байлээ гэж би бас өөрийгөө онцлсон. Тийм хүн болгон тийм байдаг очиж магадгүй. Тийм байна. Нэрээ өөр сонь сайхан юм бол би TikTok дээр их бичлэг хийж байгаа шүү. Та нар миний TikTok-ыг дагаарай. Тийм. TikTok дээр миний анзаарснаар хүмүүс юм Instagram, Facebook дээр хаасаа илүү жохон юм задгаа байд юм уу? Им өөрийнхоороо гэдэг ч юм уу? Тийм. Би тэгж анзаарсан. Тийм, жохон өөрийнхөөрөө байдаг санагдсан. Тэгээ тэрнээс гадна нөгөө нэг одоо хүн болгон бичлэг хийж бол гэх юм уу? Одоо мэдгүй миний бодлоор одоо Instagram дээр ингээл бүх аккаунтууд рил хийгээл ингээд идэггүй штэ. Ер нь бол ингээ үздэгтэй ихэнх хувь нь. TikTok дээр болохоор баг аккаунттай хүн болгон баг ямар нэгэн бичлэг хийгээд оруулдаг ч юм уу. Тийм тэнгууд ингээд доорнаага бас community-ийн за яг зарим нэг бас токсик байдсан байлээ. Гэхдээ миний доор байдаг community бол амар хөөрхөн байдаг шүү дээ. Нөгөө дандаа л намайг нөгөө мэддэг хүмүүс маань тэгэл ингээл айгүй хөөрхөн орж ирээд тийм. Би бас тэрүүгээрээ үнэхээр их өөрийгөө азтай гэж тэрэндээ бүр маш их баярлалаа. Тэгээд үзэж байгаа та нартаа маш их баярлалаа. Хөөе. Би TikTok гэж үзэж байгаа тэр нөгөө Монгол хоол идсэн чинь чи нэг сөрөг комментууд юм шиг тэр амар сонирхолтой шин одоо. Тийм байгаа. Тэр гэхдээ дандаа намайг анх удаа үзэж байгаа хүмүүс ер нь нэлээ их орж ирсэн лээ. Би яг тэр бичлэг нь ямар бичлэг байгаа ингээ эргэж очиж үзээд тэгс чинь нэг тийм нөгөө комментиг эхлээ уншаад яг тийм хүлээсэн гэх юм уу. Тэнгүүтээ за яг ямар гадаад хүн шиг ажиллах нь манай найз гэж бодоод ингээ орсон чи зүв зүгээр л лээ. Тэнгүүт 2 3 хийсэн юм л дөрөлөл гадаад хүн шиг гэдэл эхэлсэн байгаа байхгүй. Тэгээд би сонсноо сүртэн бэ энэ хүмүүс гэж одоо би чинь эхэндээ амар нөө тэр комментиг уншингуудаа энэ юу юм бэ? Ингэж мэгэл бөө юм болох юм болов уу гэж манай Мишелд явж өгөндөө. Тий. Манай Мишелд тим дүрээ гаргасан юм бах та гэж бодоод орсон чинь зүгээр 2 3 юм л хэлсэн байлээ шүү дээ. Тэр нөгөө нэг юу хцээлээ. Монгол хоол гэсэн чинь үндэсний хоол гэж хэлмэл тэгснээ нарантуул орж үзээгөө мүү гэж мэгцэн нэг тийм 2 3 юм дээр л хэлсэн. Тэгээ ороо үтсэн зүгээр байдгаараа нэг сүртэй тэгж амар гадаад хүн шиг ажилласан юм байхгүй. Тэгэл мэдхгүй бол мэдхгүй үнэнгээр нь л хэлсэн. Тий тэг би энэ подкастаараа гаргаж ирээ гэсэн хамгийн гол сэдв. Одоо ингээд сошиал дээр контент хийж байгаа хүмүүсийг байгаар нь л хүлээн зөвшөөрч. Yes. Тийм тий. Би яг энэ point-ыг бас хэлье гэж бодоод. Тэрнийг чиний тэр нөгөө TikTok-ийг яг тэрнээс үзээд нөгөө төр рүү шилжиж аваад тэгэнгүүтээ энэ хүмүүсийг байгаар нь л хүлээн зөвшөөрчээсэ энэ хүмүүс гэж би бодоод хэрвээ одоо жишээлбэл YouTube хийж байгаа контент хийж байгаа хүмүүс хэрвээ яг чиний хүснээр байх юм бол тэнд тэр хүн байх хэрэггүй байхгүй. Контент хийх байхгүй чи зүгээр өөрийгөө толон тараал гоё happy гоё контент үзэл байж л да тий. Тэгэхгүй ингээд яг хүнийг байгаагаар нь гоё хүлээж аваад энэ хүн юм байна гэж бас хүлээж авахд айгу
бас ухаантай хүмүүс л тэгээ яана тэгээд би айгүй ухаантай байстай манайхаа. Гэхдээ тэгтээ тийм үсттэй те. Ингээд хүн болгон адилхан байвал энэ дэлхийн ертөнд чинь ямар утга учиртай. Тих угаасаа зориултгүй штэ бид нар чинь те. Тэг хүн болгоны хэлснийг тэр хүн өөртөө хүлээж авал тэр хүн галзуур амиа орлоо юм дээ. Тэр нөгөө нэг хөргөн чамигийн бичлэг гэсэн штэ те. Чихэр рекламдлаа гэдэг үү? Тий. Тэг ингээд бас ингээд байгаагаар нь хүлээгээд авчихгүй ингээд яг ийм бай гэдэг нэг юм телевизийн нэвтрүүлэг үзэж байгаа юм шиг тий. Яг го телевизийн нэвтрүүлгүүд бол яг тийм л байдаг л да нөгөө угаасаа олон түмэнд гарч байгаа тэр чи одоо соён гэгэрүүлэх тий. Тийм юм болохоор ингээд яг ийм байх ёстой, тийм байх ёстой гэдэг ингээд тийм биш хүмүүс ч гэсэн яг тийм байгаад тэгээд байгаа байхгүй тий. Тэр чинь ингээд контент креаторууд чинь бас миний бодлоор бас өөр гэж боддгоо гэж би одоо бас ярахаар жоохон сонсогдож байна. Намайг үзэж байгаад баярлаа. Гэхдээ би бас тэгж боддгоо. Одоо нөгөө нэвтрүүлэх чинь зохиолтой гарч байгаа. Бриф гэдэг юмтай гарч байгаа. Ингээд гарч байгаа. Харин тэр контент креатор инфлюенсерүүд чинь зүгээр л ингээд өөрийнхөө амьдралынхаа нэг хэсгийг харуулж байгаа учраас тэр хүмүүс заавалжгүй ингээд жүжиглэх хэнийг таалагдах албагүй юм шиг санагдаад байгаа юм да. Тэг. Яг тэгвэл тэр хүн амьдралынхаа нэг хэсгийг харуулж иж худлаа юм харуулах шаардлагагүй шүү дээ. Яг худлаа жүжиглэх хүмүүс авирх гэдэг юм шиг л те. Байдаг л бага л да. Тэгэхээр чинь яг нэг юм баримтад нэвтрүүлэг, зурагтын нэвтрүүлэг шиг болчих шүү дээ. Харин тийм. За би ингээд өглөө 6 цагт сэрлээ. Тэгж. За тийм байна guys. Тэгээд намайг байгаагаар минь хүлээж авч намайг дэмжиж үздэг хүмүүст баярлалаа. Тэгээд манай подкастын үзэгчид бас яг тэрүүгээр орж исэн хүрхэн хүмүүс байдаг байх гэж бодож чинь. Тэгээд бит хоёрыг гоё хүлээж үзэж агаад бас их баярлалаа. Subscribe хийгээрэй, лайк дараарай. Яг л бит хоёрын контент гоё чанардсан байгааз. Та нарынхаа төлөө шүү дээ. Тэ. Тэгээд тэрийн өнөөдрийн хичээл зүтгэлээлээ. Бас манай Ари альбомд тусалж байгаа хүмүүстээ баярлалаа. Тийм үнэхээр их баярлалаа. Үзэх юм болоо да. Гэхдээ яг хөө зүрх. Үзэх юм болов үзэхгүй юм болов. За яг энэний ихэнх хэсэгт нь оруулчих. Тэ катл. Тийм тэгээд катлаад оруулах. ажлынхандаа зүрх. За баярлалаа. Тийм манайхаа миний хэлсэн юмыг амьдралдаа жоохон ингээд тусах гад үзэрээ болдсон билээ шүү гэж хэлээ те. Өнөөдрийн тэгээ те гарга ярьсан гол сэдв байна. Тийм. За. Бид хоёр амжилттайгаар эргээ ирснийг тэмдэглээд хэдүүлээ шампасыг бодвол. Анаас судлаа. Гэр орондоо бирээ өнөө, вайна өнөө, архиа өнөө, усаа өнөө. Friday. За. Баярлалаа. Хойлоо хувцас ярьж гяс ярьж штэ юм. За марчтай чамс эхлэв. За надаас эхлэх юм байна. За энэ бол ингээд ийм хар подолк байна. За тэгээд энэ болохоор Арице. Тэгээд энэ подолк нь бол Арице биш үү? Axel Arigato шүү. Тэгээд дотор өмнөд маань Montbelly дотор өмнөд байгаа. Тэгээд North Face-ийн амьстай байна. Дараагийн тийм л. Өнөөдөр айгуу дарсан бүр амар хөдөө. Тэгээд энэ гоё ямиг би энэ ямиг амар дуртай байгаа. Тэгээ бүгд энэ нэштэй би брендинг мэдхгүй байна. Тэгтээ ямарчсан би захиалж авсан гэсэн. Яа. Тэг би болохоор энэ пологийн подолк хайнанаас авсан. Тэгээ энэ бор өмнөд мангогийн бор өмнөд байна. Тэгэл тавчиг амьс. Яг дотор өмнөд онлайнаар л нэг цагч авсан. Гадуур бол юмны гадуур өмсдөг өмнөд гэхдээ би зузаан болохоор дотор өмсөв өвчтэй. Yes. Тэгээ эчэндээ минь цамцсан. Өөр юм байхгүй. Тийм байна. Тэгээд за баярлалаа guys. Bye. Bye. Дараагийн дугаараараа уулзъя.